энэ хичээлээр газар зүйн мэдээллийн систем ба зайнаас тандан судлалын тухай тэдгээрийн үндсэн зарчмууд хэрэглээний талаар судалнаа. За тэгэхээр зайнаас тандан судлал гэдэг нь дэлхийн тухай мэдээллийг тодорхой зайнаас олж авах шинжлэх ухаан, техникийн шийдэл юм. Заримдаа дэлхийг тойрон эргэх хиймэл дагуул дээр суурилуулсан мэдрэгчийг ашигладаг бол илүү ойроос буюу нисэг онгоцон дээрээс ч бас зураглал үлддэг. За тэгэхээр эхлээд гээ орон зайн технологийн хэрэгслүүдтэй танилцъя. За газар зүйн зураг гэдэг нь дэлхийн загварчлалыг проект ашиглан хавтгай дээр буулгасныг хэлдэг. За таних тэмдэг болон масштабын тусламжтайгаар маш олон зүйлийн мэдээллийг эндээс болж байна. За тэгэхээр дэлхийн нийтээр 21-р зуунаас хойш мэдээллийн технологийн эринд амьдарч байна. Ийм ч учраас олон мэдээллийн их үүсвэрийг ашигладаг. Гол нь нарны энергийг ашиглан нарны тусгал ямар нэгэн биетээр тоснаас буцаж айсан долгионыг хиймэл дагуул хүлээн авч мэдээлэл хүлээн авах станц руу дамжуулж компьютер програмаар боловсруулалт хийж хэрэглэгчдэд хүргэнэ. 21-р зуунаас мэдээллийн эрен гэж үзснээс хойш газар зүйн зургийг зайнаас тандан судлах газар зүйн мэдээллийн систем гэсэн шинэлэг аргууд бий болсон. Гол зарчим нь зургаар харуулдаг. Сансраас авсан зургийн хвчлэн том масштабтай байдаг. Газар зүйн мэдээллийн систем нь газар зүйн зураг байгаа объектуудыг 3 аргаар програмаар зураглаж компьютерийн иж бүрдэл ашиглан тус бүрийн судалгаа шинжилгээ хийдэг арга юм а. За газар зүйн мэдээллийн системийн зураг давхрах хэлбэрээр дүрслэгддэг. Өөрөөр хэлбэл эдгээр давхаргуудыг бүгдийг нэг дор давхцуулж нэгдсэн зураг хийдэг байх нэ. Мөн газар зүйн мэдээллийн системд үндсэн өгөгдлүүд гэж байдаг. За өгөгдлүүдийг маш олон янзын форматаар хадгалж зохион байгуулдаг ба өгөгдлийн вектор, растер болон тийм гэсэн 3 загварыг ашигладаг. За растер загварт дэлхийг тор болон хуваагдах гадаргуу байдлаар дүрсэлсэн байдаг бөгөөд пиксель буюу цэгийн олонлогоос бүрдсэн зураг юм. Зурган мэдээ нь газар зүйн мэдээллийн системийн өгөгдлүүдийг гаргахад ашигладаг. Агаарын фото зураг, хиймэл дагуулын зураг буюу сканердж оруулсан зураг багтана. Харин вектор загварт газар зүйн үзэгдлүүдийг цэг, шулуун, олон, полигон буюу талбайгаар дүрслэх аргыг ерөнхийдөө вектор өгөгдлийн загвар гэж нэрлэдэг. За энд загваруудыг байшин, барилга, шугам, хоолой, газар нутгийн хил зэрэг тусдаа байгаа биетүүдийг дүрслэх болон хадгалах зэрэгт ашиглах тохиромжтой. За энэ агуулгаас 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалтанд С хувилбарын 32 дугаар даалгаварт дараах асуултыг өгсөн байна. Газар зүйн мэдээллийн системийн өгөгдлийн растер дүрслэлээр зөв зурсныг сонгоно уу гэсэн байгаа. За ийм төрлийн даалгаврыг зөв хийхин тулд дүрслэгдсэн объектуудыг яг аль зүгт хаана байрлаж байгааг маш сайн анзаарах хэрэгтэй. За хариултын тайлбарыг үзээрэй. За алдаа байвал засаад аваарай. Орчин үед орон зай буюу байршилтай холбоотой мэдээлэл нь хот судлал ба төлөвлөлт, байгалийн нөөцийн үнэлгээ, түүний зохистой ашиглал, нөхөн сэргээлт, ус цагуурийн мониторинг, төрөл бүрийн газар ашиглалт, газрын гадаргын өөрчлөлт, ашигт малтмалын үнэлгээ, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тархалт, байгаль орчны мониторинг болон менежмент зэрэг шинжилгээ ухаан, зах зээл, аж ахуйн бүхэл салбарт өргөнөөр ашиглагдах боллоо. Харин Google Map, GPS гэсэн технологиудыг ашиглан дэлхийн бөмбөрцгийн хүссэн хэсэгт байгаа газрынхаа талаарх мэдээллүүдийг мэдэх боломжтой. За Google Map-ыг ашиглан хэрэглэгч газрын зургаас аяллийн маршрутаа хялбархан тодорхойлох боломжтой байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хаанаас хаа хүрэх вэ гэдгээ автомашинаар явах хувилбар, явгнаар явах хувилбар, эсвэл өндөг дугуйгаар явах хувилбар, тус бүрээр нь явах зүг чиг, замын урт зарцуулах хугацаатай нь хамт тодорхойлж үүнийг цаасан дээр хэвлэсэн хэлбэрээр эсвэл компьютерийн дэлгэц гар утасны дэлгэцээр хадгалаад ашиглаж болдог.
Дэлхийн янз бүрийн хотуудын сургууль, зочид буудал, шууд ангийн газар, дэлгүүр, ресторан, театр, билетийн касс гэх мэтийн байршлын мэдээллийг бизнесийн мэдээлэлтэй хамт хэрэглэгчдэд олж өгөх хэрхэн тэр газараа явж очих замыг зааж чаддаг. Тэгэхээр GPS нь дэлхийн байршлын систем гэсэн утгатай үг байх нь 20,000 км өмнөд байрлах 24 хиймэл дагуулаас бүрддэг. Энэ хэсэгт хиймэл дагуулуудын байрлал дохионы хүч хэр байгааг харуулдаг тойргийн төвд байгаа чанх дээр гадагшлах тусам эвтэй чиглэл байрлах дагуулуудыг харуулна. Луужингийн хуудсан дээр очих газрын чиглэл, зай, туулах хугацаа зэргийг заана. Хуудасны голд луужингийн сум байх ба тодорхой зайд хөдөлгөөн хийх үед зүг заана. Харин үндсэн цэсний хуудас нь бусад дэд хуудас, системийн мэдээлэл, тохиргоо зэргийг агуулна. Газар зүйн зургийн хуудас хэсэгт таны байрлаж буй газрын эргэн тойрон дэх объект замыг харуулна. Google Earth програм нь тандан судалгааны зураглал дээр суурилсан дэлхийн тухай хамгийн том интернетэд газар зүйн зураг гэж хэлж болно. Энэ програмаар тухайн объект газар нутгийн цаг хугацаанд дах өөрчлөлтийг харж болно. Тэгэхээр жишээ ялгаж багш нь Улаанбаатар хотын өмнөд хэсэгт орших Зайсангийн амын тухайн 3 оноор харьцуулт хийсэн зургийг авсан байна. Эдгээр зургаас харахад Зайсангийн амны дах суурьшлийн бүс нэмэгдэж барилга байшин, зам, шугам шүлжээ зэрэг нийгмийн хүчин зүйлс өөрчлөгдсөн харагдаж байна. Мөн гэр сургууль, аймаг, сум гэх мэт өөрийн оршин буй газраа дэлхийн мөнгөрцгийн хаана байрлаж буйг мэдхийн тулд Google Earth Pro гэж үнэгүй интернетээс татаж авна. Ингээд хайлт хэсгээс бидний сайн мэдэх search гэж ярддаг тухайн газрын нэрийг бичиж хайна. Ингээд тухайн газрын маань ерөнхий байдал харагдаж байгаа. Үүнээс програмын зүүн дээд буланд байх шар өнгөөр дуугилсан Place Mark тэмдэглэгээр тухайн газрын солилцлыг мэдж болно. Тэгэхээр тухайн газар орны гадаргын хэлбэрийг 3D, 2D байдлаар харж тухайн орчны гадаргын ерөнхий хэлбэр төрсийг болон газар зүйн байршлыг координатын системээр бүртрэг өргөөр тодорхойлж болно. Мөн Google Earth програмыг сонирхолтой болгодог нэг хэсэг нь бол Layers дэх More давхар гэсэн цэсийг сонгож газрын гадаргуудын давхаргуудыг хэрхэн зургалсныг бид бас сонирхож болно. Өөрөөр хэлбэл дээрх цэсэнд байгаа бүх давхаргуудыг нэг дор давхарлаж зурсан гэсэн үг ээ. Эндээс ерөнхийдөө хичээлүүд өгнөхэд Google Earth нь бол олон хиймэл дагуул бусад их сурвалжаас авсан олон жилийн тандан судалгааны мэдээ буюу зургнуудаас бүтдэг ийм газар зүйн мэдээллийн систем болохыг мэдж авлаа. Мөн орчин үед олон төрлийн судалгаанд ялангуяа газар зүйн судалгаанд агаар сансрын янз бүрийн төвшингээс авсан зургийг түгээмэл ашиглаж байна. Энэ сэдвээс 2017 оны дэх хувилбарын 34-р даалгаварт Google Earth програмаас авсан зургийг ажиглаад аль нь уур болохыг олоорой гэсэн даалгавар ирсэн байна. Тэгэхээр эндээс мэдээж зөв хариулт нь бол Е хувилбар хөвсгөл нуур байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань бусад нууруудыг газар зүйн зураг болон Google Earth програмыг ашиглан сансраас авсан нууруудын зургийг сайн тогтоож аваарай.